Өглөөний мэнд Улаанбаатар Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Харигун болон хөтлөгч Цэцэг нар хамтран хүргэн манай өнөөдрийн Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ ард жанчивлангийн анхны ундрагаас авсан Рашан хамтгаатай жанчивлан хамтран ажиллаж байна. За мөн хос бөөрийн ховржор Нефрис хамтран ажиллаж байна. Улаанбаатар 7 цаг 13 минут болсон байна. Өглөөний мэнд Цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд Аргуна сайхан амарлаа, сайхан амарсан уу? Сайхан амарсан. За өнөөдөр 2025 оны 5 сарын 20-ны өдөр төхөж байна. За өнөөдөр бол 100 он гараад 140 дэх өдөр. За он дуусахад 225 хоног үлдсэн байна. За өргөжлөлөд Улаанбаатар хотын цаг агаарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 10 градусын дулаан гэсэн бол өдөртөө 16, шөнөдөө 4 градусын дулаан байх нь маргааш буюу лав гарагт өдөртөө 17, шөнөдөө 4 градусын дулаан байна. Харин пүрэв гарагт өдөртөө 21, шөнөдөө 7 градусын дулаан бол баасан гарагт өдөртөө 22, шөнөдөө 8 градусын дулаан, харин бям гарагт өдөртөө 23 градусын дулаан байх нэ. Зя. Өнөө маргааш хоёртой жоохон сэрүүн тэгэл ер нь дулаарч харагдчихжээ. Гадаа гэхдээ үнэхээр надад бол гоё санагдаж байна. Таатай өнөө тий? Гадаа үнэхээр таатай гоё өдөр байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхээр 5 сарын 20-нд өнөөдөр ямар тэмдэглэлт баяруулж байгаа, ямар сонирхолтой дэлхийд үйл явдлууд болсон, ямар алдартай хүн төрсөн талаар ярьдаг. За 5 сарын 20 бол дэлхийд даяар дэлхийн зүгийн өдөр гэж болж байна өнөөдөр. За зүгийн ашигтай тий. Тал бүрийн ашигтай да. Тал бүрийн ашигтай юм байна. Тэгэд би бас өөрөөсөө бас ицсэн. За яасан. Буруу боддог байж. Зүгийн одоо ингээд дэлхийн нийт одоо ургамлын гэх юм уу зарим ургамлуудын одоо үрийг тараадаг гэж ярьдаг тийм. Үрийг тараана гэхээр одоо ингээд модны үрийг ийшээ тийш тараачдаг юм байна гэж би боддог байлаа шүү дээ. Тэгсэн чинь үгүй юм байна. Намайг баг байхад манай гэр ийм нимбэг тарьдаг гэсэн. Нимбэг буюу лимон. Тэгэд ээж тарьдаг байсан. Тэгэл би тэр лимон гарах нь хүлээгэл. Тэгэд их гоё. Тэр нимбэгний юм мод чинь ингээд навчин ингээд яг лимоны өнөртэй. За эндээс лимон гарахыг би харнаа гэж хүлээгэл ээж надаа 5 жилийн дотор гардаг гэсэн гэл би тэгэл удахгүй гарах юм байна. Тийм тэгэл хүлээгэлсэн. Тэг хизээч одоо лимон гарч ирээгүй. Тэг хожимо би шалтгааныг ойлгочлаа л да. Энэ одоо яг мод ургах бол нэг асуудал. Модон дотроос цэцэг нь одоо скул жимс нь гарч ирнэ гэдэг чинь тэрийг өрслүүлэх тухай бүгдээр яриад байгаа юм байна. Тэр одоо яг үзүр дээр нь очиод зүгий энэ тэнд авчдсан юм өөр төрлийн хажуугийн байгаа мод өдөртэй модны өртгийг холихоор тэр дундаас нь өртгөө гарч ирээ. Тэгээд тэндээс нь цэцэг гарч ирдэг. Тэндээс нь жимс нь гарч ирдэг юм байна. За ийм чухал үүргийг бол зүгийг гүйцэтгэдэг. За ингэсэн байна. Нэг зүгийг ойролцоохоор 300 сая цэцэг одоо өрсөлдүүлж чаддаг гэсэн. Нэг зүг нь шүү дээ. За тэгээд бид нэр одоо жижигхэн мэд боловч зүгээ нийт дэлхийн эдийн засагт 577 тэрбум долларын орлого олуулдаг. За энэ одоо дэлхийн одоо гол одоо экосистемийн гол тоглогч нь болдог. За харамсалтай нь дэлхийн одоо зүгийн асар хурдцтай ховорж байгаа юм байна. Ховордож байгаа юм байна. Зүгийн тоотлого бол 2006 онд бол одоо 30-аас 90%-аар одоо багасаад байна гэсэн тооцоо гарч байгаа. 30-аас 90%. За тэгээд хэрвээ зүгээ байхгүй болох юм бол дэлхийн хүнсний 70% байхгүй болох боломжтой. Гэсэн тооцоо байна. Энд ч одоо зүгээр бид нар өнөө зүгийн балхан мэтэр мэдээд идэг байсан чинь бидний хэрэгтэй амьдралдаа ашигладаг маш олон ургамлуудыг зүгийн ургуулдаг болж таарж байгаа шүү дээ. Ургуулдаг болж байгаа. Хэрвээ зүгийн байхгүй бол одоо тэр одоо ургамлчин хүртэл хоорондоо ингэж нөгөө нэгэн төрлийн эвцдэг гэх юм уу? Тэгээ яг өөрөө эвцдэггүй өөр төрлийн үр хурж тэрийн зүгийг ингээд санаандгүйгээр өөрөө очиж хүргээд хооронд нь шүргэлзүүлээд за энэ хооронд одоо өрсөлдөг юм байна. За тэгээд яагаад дэлхийн одоо зүгийн өдрийг 5 сарын 20-нд тэмдэглэх болсон шалтгаан бол энэ одоо зүгийн орчин цагийн зүгийг үүсгэн байгуулсан нэгэн хүнтэй холбоотой. Түүний нэр бол Антон Янша. За Антон Янша гэдэг бол 1734 онд 5 сарын 20-нд төрсэн хүн юм байна. За тухайн үеийн бол Австри-Унгарын эзэнт гүрний бүрэлдэхүүн. Гэхдээ одоогор л Словен улс гэсэн үг. За тэгээд 2017 онд нэгдсэн үндэсний байгууллагт Антон Янша
одоо Яншагийн нэрэмжит болгох зорилгоор Словен улс хүсэлт гаргасан юм байна. 5 сарын 21 зүгийн өдөр болгооч гэдэг. За ингээ 2017 оноос хойш зүгийн өдөр болгож тэмдэглэсэн юм байна. За тэгэхээр Антон Яншаг тухайн Австри-Унгарын эзэнт гүрний хатан Мария Тереза гэдэг энэ одоо хатан дэлхийн одоо яг тухайн хаант улсынхаа эзэнт улсынхаа аль бисны зүгийн багш гэх юм уу? Зүгийн аж ахуйн багш болсон. За тухайн үед бол зүгийн аж ахуй эрхлэн гэдэг бол бас хөгтөө явдал байсан юм байна. Хэцээсэн бахав. Мэдгүй би бол зүгнээс айгүй айгаад идэв. Хатгуулвал тэгэл дуусаа шүү дээ. Уг нь бол ингэж үргэж мөргэж зочихгүй бол гайгүй л гэсэн л дээ. Гэтэл би нөгөө бага бахта хөдөө эми дээрээ байдаг бахта 100 явдаг байсан хөдөө. Тэгээд нүдэн дээрээ зүгэнд хатгуулаад нүд бүр тэр чигтээ дов болоо. Тэгээд тэрнээс хойш зүгнээс бүр амар айдаг болсон. За тэгэхээр тухайн үед яадаг байсан бэхээр зүгийн үүрийг дотор нь байж байгаа яг зүгийн балаа авах болохоор үүрийг нь няцалж эдэлдэг байсан. Эдэлж дотроос нь балаа авдаг, ингэж л авдгаа гэсэн ойлголттой байсан ба. Харин Янша бол энэ дүрлжин бидний одоо ингээд видеогоор үзээд байдаг нэг хэсэг хэсгээр ингээд нөгөө дүрлжин дотор таслгаалгаар хийгээд авдаг тийм технологи байгаа шүү дээ. Тэрийг яг анх нэвтрүүлсэн юм байна. За тэгээд багш юм байна. За тэгээд хаан одоо зүгийн хаан гэж хаантай гэж боддог байсан юм байна. За энийг нь одоо Янша үгүй энэ бол хатан үржүүлдэг энэ маш чухал юм үүрэгтэй гэдгийг ойлгоод бусдад зааж исэн. За тэгээд хамгийн гол нь одоо зүгийтэй харьцахдаа үргэлжийн тухайн зүгийн аж ахуй эрхлэгчид дайсантай харьцаж аим шиг айцтай байсан бол зүгийн өөрийг нь их зовоохгүй бол хатахгүй. Энтэй их тийм дүлгөөн аятайхан харьцах хэрэгтэй юм байна гэдгийг бусдад зааж сургасан. За ийм орчин цагийн зүгийн аж ахуйг үүсгэн байгуулсан хүн гэж тооцогддог юм байна. За тэгээд би сонирхлоо. Ер нь зүгий байхгүй бол ямар ургамал байхгүй мэй гэсэн чинь хамгийн эхлээд алим. За. Алим мод бол энэ тэнд тарина. Гэхдээ зүгий байхгүй бол тэнд чинь алимны модноос алим гарч ирэхгүй. За тэр яг үзүүр болгоноос нь өрсөлгөө гүлгэлэнч гэж ярьдаг. Гүлгэлэх одоо энэ шалтгаан зүгий гэдэг байна. Нийт алимны 90% нь одоо зүгийнээс хамааралтай байдаг гэсэн. За зүгий байхгүй болчвол бүгд алимгүй болох нэ. За батны 100% алга болох нэг зүйл байна. Тэр бол буйлс самар. Уг нь гой самар шүү дээ. Тийм. Тэгэхээр буйлс самар бол ерөөсөө цэвэр зүгийнээс 100% хамааралтай байдаг. Абсолют хамааралтай байдаг. Хэрвээ зүгий байхгүй болчвол буйлс бол байхгүй болох юм байна. За үүний араас нэрс орох юм байна. За босож ер нь олон төрлийн жимс ерөөсөө л зүгийнээс хамааралтай байдаг юм байна. Сонирхолтой. За тэр өтгөө кофе хүртэлтэй тодорхой хэмжээнд хамааралтай байдаг гэсэн. Тийм болохоор зүгий байхгүй бол дэлхийн сүнх юм байна. За бид нар тэгээд зүгийг хамгаалахын тулд зүгийн энэ өдрөөр юу хийж болох юм бэ гэхээр за ингэж зөвлөж байна. Гаднаа байгаа заримдаа за лагертай хүмүүс ялангуяа байвал ингээд хадчдаг шүү дээ. Тэгж хадаад хэрэггүй. Өвсөө юу? Өвсөө. Өвсөө хадчдаг, талбайгаа хадчдаг. Тэгж хадахгүй байвал бас нэг том одоо юу болно? Таны хийж чадах юм болно. Нэг сүртэй бодох хэрэггүй дээ. Балкон дээрээ ч юм уу, тагтан дээрээ та цэцэг ургуулад тавьчихад хадчмаас зүгийн амьдралд нь хэрэг болно. Гих мэтэр бас одоо туслах боломжтой юм байна. За тэгээд мэдээж хэрэг хамгийн гол нь зүгийн тоотлогоо буурж хагаад пестицид буюу одоо энэ хортон шавьжтай тэмцэх энэ бүтээгдэхүүнүүд зүйлүүд химийн хорууд их нөлөөлж байгаа. Айлуулах хортон шавьж ашиглаагүй тийм бүтээгдэхүүн хэрэгэл сурах тэрийг нь асууж лавлах нь бидний хувьд бас чухал дадал болох юм байна. За сонирхолтой. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ ард жанчуулангийн анхны ундраас авсан Рашан хандгаатай жанчуулан хамтран ажиллаж байна. Баярлалаа. За хандгаатай жанчуулан гэхлээр юун дээрээ савн дээрээ нэг юм цэнхэр өнгөн дээр хандгааны зурагтай байгаа. Тийм учраас хандгаатай жанчуулан гэж нэрлэдэг байгаа. Тэгээд ард жанчуулангийн аршааныг монголчууд бол эрт дээр үеэс олон эмгийг илааршуулах, бие эрүүл байх зорилгоор хэрэгжилж ирсэн. За мөн эмч маран будж гэсэн энэ аршааныг хэрэглэхэд зөвлөдөг. За эрт дээр үеэс гэхгүй одоо ч гэсэндээ юу яад ингэнэ айгүйх зөвлөдөг гинэ. Энэ нөгөө нэг хандгаатай жанчуулангийн менежер ахын надтай ингээ уцаар яриад мэдээлэл өгөхтэй гэсэн. За хүүхдүүд баяр ёслолын үеэр маш их хордлого авдаг. За одоо ямар нэг жишээ дурдах юм бол одоо хүүхдийн баяраа шүү дээ. Бид ингээд хүүхдүүдэд ингээд хизээ ямар өсөл нь
хаанаас гаралтайг нь мэдэхгүй ингээд чихэр жимсгсээр хорлогонд оруулцдаг аа. Тэгэхээр эхний лагсад ингээд маш олон тооны хүмүүс ингээд хорлогонд ороод очт юм байна. Тэгвэл эмчнэр юу зөвлөдөг вэ гэхээр эхний лагсын гадаа энэ арч амжилан зарч идэг ингээд нөгөө юу гэдэг гинэ нэг юм түүц идэг гинэ. Тэр түүцнийг ч болохоор байнга ингээд жанжуулан амир их тоогоор аваад идэг. Тэгээ яагаад ингээд аваад идэг ингээд нөгөө менежер асуусан чинь энэ нөгөө хорлогонд орсон хүмүүсүүдэд эмчнэр зөвлөд юм билээ. Тэгээд юу яадаг манайх айгүй их гардаг гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр энэ хорлогонд орсон тохиолдолд яагаад хэрэглээд байгаа юм гэхээр найрлагандаа маш олон төрлийн эрдэс бодистой учраас тэр хүүхдийн нөгөө нэг гүйлгээд эсвэл нөгөө нэг юм юу яагаад дээшээгээ бөөлжүүд ч юм уу гаргацсан байгаа алдсан эрдэс бодисуудыг арж ажиулан айгүй сайн нөхөж өгдөг гэсэн. За ялангуяа энэ спортынхан ихээр хөлсөө алддаг. Хөлсөөр алдахдаа байгаа эрдсээ алдаад байдаг. За энэ эрдсийг бас нөхөө гаргана л арж амжилын юм байна. За тэгэхээр дархан авраг өсөх баяр, дархан авраг өсөх батнаар энэ аргаар арж амжилангаар юу хөлсөө юугаа бэлцээ нөхдөг гэж ярьсан тохиолдол тийм байна. Сонирхолтой. За тэгэхээр бид нар хандгаатай жижигнүүлэн ерөөсөө бүх сүлжээ дэлгүүр 8 нэр гих мэтчлэн заах худалдааны төвөдөө судалдаж авах боломжтой. 88-5 37 73 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 88-5 37 73 хамтарч ажиллаад олон тоогоор авъя гэх юм бол нээлттэй байгаа. За фэйсбүүкээс хандгаатай жижигнүүлэн яах юм бол аль биесны хуудас нь гарч ирээд мэдээллийг авах болно. За баярлалаа. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдвлөгөө бүгд орно. За өнөөдөр түүх төрсөн алдартай хүн би хоёр хүний талаар уншиж мэдээлэл бэлдэж ирлээ. За нэгдүгээрх нь Cher, Америкийн дуучин, жүжигчин, попын домог болсон хүн шүү дээ, тийм ээ. За түүний талаар ярина. Хоёрдугаарх нь James Stewart гэдэг энэ Америкийн жүжигчин юм бэлээ. Гэхдээ бас дайны үед нөгөө нэг юм нисгэж хийжсэн учраас энэ хүн бас түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. За энэ хоёр хүнийг танилцуулъя. За аргу Cher-ийг юугаар санаж байна? Believe гэдэг дугаар нь маш сайн санаж байна. Believe гэдэг дугаараа үнэхээр яг нөгөө нэг алдрын замналаа эхлүүлсэн гэж хэлж болж штеп. Бид нар нөгөө хамгийн сүүлд манайхаа сайн санаж байгаагаар нь сая 2024 оны Victoria's Secret шоун дээр бүр 78 настайдаа гарч ирээд дууллаа штеп. Бүр үнэхээр гайхалтай дуулсан. Ингээл тайз ингээл тэр чигээр ингээл хав харахгүй. Тэгээ хоёр талаар нь ингээл plus size модельөө зогссон. Тэгээл ингээл хав харахгүй байхад тэнд ингээл гэрэл асаал утаад ороос гарч ирээл. Тэгээл Cher тэндээс ингээл амар гоё бүр ингээд 78 настай мөртлөнгөөсөө шоун дээр яаж тэгж гоё үзэсгэлэнтэй харагдаж чаддаг байна гэмээр гарч ирсэн. Тэгэхээр манайхан санаж байгаа. За түүний талаар мэдээллийг хүргэнэ. За Cher-ийн хувьд болохоор 1946 оны 5 дугаар сарын 20-нд Калифорнид төрсөн юм байна. За жинхэнэ нэр нь болохоор Sherilyn Sarkisian гэдэг юм нэртэй армийн гаралтай охин. Ээж нь 19 настай байхдаа Cher-ийг төрүүлсэн гинэ. Дөнгөж 19 настай байхдаа. Тэгээд ээж нь уг нь бол өөрөө жүжигчин болохыг мөрөөддөг. Гэхдээ амьдралынхаа шаардлагаар ингээд зөөгч цэвэрлэгч хийдэг болцсон. Тэгээд Cher-ийн эцэгийнх нь Cher-ийг төрснөөс хойш удаагүй салцсан. Тэгээд ээж нь яг нөгөө охиноо хөтлөөл нэг 2 чамдаамаа барайл хотоос хот дамжаа төрөөсийн байранд амьдардаг байсан юм байна л да. Тэгээд Cher өөрөө би ядуу байсан ч гэсэндээ мөрөөдөлтэй байсан гэж ярьж исэн юм бэлээ. Тэгээд ер нь тухайн үед ядуу байсан гэдэг нь жишээлбэл хоол хийх гээл тэгэхээр байнга цахилгаан тасарчдаг. Ээж нь өдрийн цагаар зөөгч хийгээл, оройн цагаар дууч хийгээл ингээл өдөр шөнөгүй ажиллаж ээж нь хүүхдээ нэг жоохон идэх хоолтой байлгадаг ч юм уу тийм ээ. Тэгээд ээжигээ ингээд ер нь маш завгүй байдаг байхад Cher бол номын сангийн болон суучаал нэг тухайн үеийн pop дуучдын дууг ингээд дотроо дуулдаг бүр багаасаа дуучин болох мөрөөдөлтэй юм охин байсан байна. Тэгээд Cher-ийг бага байхад нь ер нь нөгөө нэг хүүхдүүд гадаад үзмжээр агиуг шоглдог. Одоо жишээлбэл хамрынхаа хэлбэрийг үзий яддаг байсан гинэ бага байхад. Одоо хамар нэг тийм юу гэдэг жоохон тийм унжуу хэлбэртэй шүү дээ. Тэгээд хамрынхаа үзүүрийг өөрөө үзий яддаг. Гадаад төрхөөрөө ангийнхаа охтоос өөр гэдгээ байнга мэдэрч өссөн байгаа байхгүй. За ингээд 16 настайдаа сургуулаасаа гарсан. Яагаад гэхээр нөгөө хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүйсэн гинэ. Нөгөө бусад хүүхдүүдээс ирэх юм нэг жоохон дарамтны өөрт нь мэдэгдээл. Тэгэл тэрнээсээ болоод ингээ бие барайл хичээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй. Тэгээд ер нь бусад охтуудаас өөр зан авиртай гэдгээ бас айгүй сайн мэддэг. Өөр стилтэй байсан бас ингээ сургуулаа орхиод нөлөөсөн гэж өөрөө ярьсан мөлий. Тэгээ ядчих нөгөө багш нар нь Cher-ийг чи дуучин болно гэж бодож байна уу? Бити горд гэдэг ч юм уу тий. За ер нь бол Cher өөрийгөө багтаа үзэсгэлэнтэй баян од байгаагүй гэдгээ айгүй сайн мэддэг ийм охин байсан. Гэхдээ кино театрт ажиллана, өглөөнөөс орой хүртэл хөгжим сонсно, орой болгон өөрийгөө тайзан дээр гарч ийн гэж төсөөлж дотроо дуулдаг. Хаяа ингээд ганцаараа байхдаа өөрөө өөртөө дуулах бэлтгэл хийдэг ийм хүүхэд байсан мөлий.
За 16 настайдаа буюу 1960-ад оны ихээр Cher Sonny Bono гэдэг ийм хөгжимчин залуутай танилцсан амьдралынх нь эргэлтийн цэг байсан гэж хэлж болно л да. Энэ хоёр хамтраад I Got You Babe гэдэг энэ дугаараа Billboard-ыг байлдан дагуулсан. За тэгээд нөхөртөөгөө энэ хоёр чинь хоорондоо гэрэлсэн нэг хүүхэдтэй юм билэ. Тэгээд Sonny and Cher гэдэг энэ хослолоор телевизийн шоу хөтлсөн Америкийн тухайн үеийн хамгийн алдартай хос болж илээ л доо. Хайр болон амжилт хоёр нэг зэрэг байж болтын байна гэдгийг ингээ үлгэрэлдэг юм хосууд байсан тухайд. За гэвч бодит байдал дээр энэ Sonny гэдэг нөхөр нь маш дарангуулагч шин чанартай байсан юм байна. Cher өөрөө сүлд нь хэлсэн. Cher-ийг ингээд бие даасан карьераа хөгжүүлэхийг нь хязгаарладаг байсан. За тэгээ ер нь бол ингээд би тэр хүнтэй байхын тулд дэвчиж нэг өдрийг өнгөрүүлээд маргааш сэрэнгүүтээ дахиад дэвчих шаардлагатай болдгоо гэж хэлсэн байт юм бэлээ. Тэгээд 1975 онд энэ хоёр гэрэлтэй цуцлуулаад Cher амьдралаа шинээр эхлүүлэхээр шийдсэн. Уг нь бол нэр алдарт гарчаад идэг. Гэхдээ түүний нөгөө нэг хамтарч нэр алдарт гарсан нөхөр нь байхгүй шүү дээ. За ингээд 1980-ад он боо Cher-ийн үед үнснээс дахин төрсэн галчуу мэд он жилүүд байсан гэж хэлж болно. Загварын дизайнер Bob Mackie гэдэг юм хүнтэй хамтраад далавчтай, шилэн, тансаг, өвөрмөц дүр төрхийг бүтээгээд стил имижийг дахин бүрдүүлж эхэлсэн гэж хэлж болж байна л да. Тэгээд энэ дээр нөгөө жишээ татаад ярихад Оскар дээр өмссөн нэг юм хар даашин зүйд юм билээ шүү дээ. Энэ тухайн үед зүгээр хүн болгоны амны бай болсон бэлээ. 1989 оны юу л да Оскар дээр өмссөн хар даашин зэн л да. Энэ одоо тэр яриад байгаа нэг Bob Mackie гэдэг хүнтэй хамтарч хийсэн энэ юу аахгүй хуцас аахгүй юм гатаас нарахаар гялцсан хар заяа. Тэгээ нуруунд тэр чигээр ингээд ил гарцаа. Аавар том юм нөө толгойтой баг юм хар ирвэсийн гэж хэлмээр ийм өмсгөл байгаа байхгүй. Тэгээд энэ Оскарын түүхэнд хамгийн их хэл ам дагуулсан хувцалтын нэг болсон юм байна. Одоо манай найруулагч зурган дээр өгөх байх л та. Тэр зургийг хэдүүлээ хараатгая. Гэх мэтчлэн энэ Bob Mackie гэдэг энэ дизайнертай нийлж агаад түүний стил имиж бүр дахин өөрчлөгдсөн гэж хэлж байна. Одоо болохоор энэ харагдаж байгаа лайн гол харагдж байгаа зурган дээр нөхөр нь харагдаж штэ. Тэгээ энэ дээр болохоор зүгээр ингээд нүсээ задгаа тавьсан, нүрээ баг зэргийн бодцсон тий. Зүгээр энгийн даашин зөмссөн даруухан эмхтэй харагдаж байгааз. За тэгвэл одоо тэр Оскарын зурган дээр хэдүүлээ бүр үнэхээр өөрчлөгдсөнийг нь харах болно. За тэгээд 1980-ад он бол түүний хувьд маш амжилттай он жилүүд байсан. Ядчихт 1987 онд Cher Moonstruck гэдэг юм кинонд тоглоод Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авсан ийм хүн байсан. Nicolas Cage-тэй хамт тоглосон юм билээ шүү дээ. Тэгээд ийм тухайн үед маш сайн дуучин буюу pop-ийн ийм маш сайн дуучин жүжиглэж болно гэдгийг харуулсан хүмүүс маш цөөхөн байсан. За одоо энэ хуцсан гараад ирлээ шүү дээ Оскар дээр. Ингээд нөгөө тухайн үед 1987 он гэдэг чинь ийм амир нүцгэн хуцлалтууд бол харьцангуй одоо олонний өмнө ингэж гардггүй байсан баг байсан. Тийм. Энэ хуцлалт нь гэхдээ арай биш вэ. Энээс өөр нэг юм өснө бүр ингээд амир болсон юу байгаа. Зураг байгаа. Одоо өмсгөлн гэх юм уу? Тэгэд энэ 87 оны Moonstruck гэдэг кинонд тоглосноор одоо түүнийг олонний түлээншүүлсэн юм байна л та. Ер нь бүхнийхээ ойлголт өөрчлөгдсөн гэж хэлж болж байгаа. Яагаад гэхээр өмнө зөвхөн pop-ын дуучин гэж хардаг байсан бол түүнийг төрлөхөөсөө жүжиглэх хавьяастай юм байна. Маш олон талд уран бүтээлч юм байна гэдгийг хөтөлбөрийн нийтээр хүлээншүүлж эхэлсэн л дээ. За ингээд 1990-ад оны ихээр Cher шинэ уран бүтээл хийхэд төр зогсоосон юм байна л та. Тэгсэн чинь хэвлэлүүд болохоор түүнийг хит хөвшөрсөн, унтарсан од гэх мэтээр ингээд цоллоод бас сэтгэл санаа руу ингээд юм хийж байгаа байхгүй юу? Айгүй хэцүү. Гэхдээ 1998 онд 52 настай Cher Believe дуугаа гаргаад Billboard-ийн 1-р байранд орсон. Хамгийн өндөр настай эмэгтэй уран бүтээлч болж исэн юм байна. Энэ нөгөө нэг эргэн ирэлтэхээсээ илүү урлагт эзлэх өөрийн байр сууриа буцааж олж авсан гэж Cher-ийн хувьд хэлж болж байгаа байхгүй. Тэгээд бас энэ дуу юугаар онцлог байсан гэхээр цоошин дууны эффект буюу auto tune-ыг ашигласан дэлхийн анхны хит дуу юм байна. Тэрүүгээрээ бас айгүй алдартай ингэнэ. Нэг тийм электрон юм шиг тийм дуурайд идэг штэ. Ингээд. За Cher-тэй холбоотой юунууд ер нь хамгийн олонний анхаарал төртөжсэн үйл явдлууд юу байсан гэдэг гисэн 2009 онд болсон байна л да. Хүү Chas Bono-гийн хүүсийн өөрчлөлтийг дэмжсэн гэдэг ийм явдал лээ. Юунасаа нөхрөөсөө нэг охинтой Chastity Bono гэдэг. Тэгээд энэ охин 1990-ад онд өөрийгөө лесби гэж зарласан байсан юм байна. Гэхдээ 2008 оноос хойш транс эрэгтэй хүнд шилжээд тэгээ өөрийгөө Chas Bono гэж зарлахад нь Cher ихэндээ ингээд нөгөө амар цочирдсан гэж байгаа байхгүй юу? Үнэхээр амар шокны байдалд орсон. Гэхдээ яг ингээд ярилцаад ойлголцоод тэгээд хүүгээс сүүл рүүгээ дэмждэг болсон транс хүмүүсийн дуу хоолой болж дуурсан. Тэгээд өөрөө юу гэж энэ тал дээр
байр суурь илэрхийлсэн гэхээр их хүн гэдэг бол ойлгохоос илүүтэй хайрлах ёстой хүн гэж хэлсэн байл. Энэ үг нь надад бүр үнэхээр сэтгэл таарсан. Бид нар ингээл ойлгохгүй хичээгээд идэг. Гэтэл заримдаа ойлгох шаардлага байхгүй зүгээр л хайрлах хэрэгтэй ч юм билүү те. Энийг маш гоёор илэрхийлж гаргасан мөлий. Тэгээд одоо хүүгийнхэн зургийг харах юм бол бас ингээд охин байж агаад хүү болоод өөрчлөгдсөн. Бас ингээд айгу надад бол өстой гүн шокны юм болсон шүү. Айгу өөр болсон мөлий. Одоо харагдчих. За. Ингэж өөрчлөгдсөн байгаа. Одоо тэр нөгөө жоохон махлаг нь охин л доо. Тэгээд эрэгтэй хүн болсон юм байна. Эрэгтэй хүн болсон, охин байж байгаад эрэгтэй хүн болсон. Эхэндээ бол 1990-ад оны үед бол би лесбил гэдэг байсан юм билээ. Гэхдээ сүүл рүүгээ бол транс болсон. Тэгээд шэрийн хувьд хүүгийнхаа энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд юуны хүүхдийн тухай Час Боногийн тухай баримтат кино бас гарсан юм билээ шүү дээ. Тэгээд тэр баримтат киногоор дамжуулаад ер нь хүмүүс түүний сэтгэл санаа багаасаа ямар байсан, ээжтэйгээ ямар хөө харилцаатай байсан, нийгэм түүнд яг яаж нөлөөлж ийн гэдгийг тэр юугаар харуулсан юм билээ. За би энэ дээрээс найруулагчтай юу яагаад тахъя? Тэр 1986 оны Оскарын зургийг явуулаад тэр болохоор тухайн үед үнэхээр бөөн болж исэн. Сенсац тарж исэн юм билээ. Энэ шэрийг армян гэдгийг сая л мэдлээ. Тэгээд би бодлоо армян чинь ер нь бол тийм олуулаа биш. Яг монголчуудаа ойролцооныг дэлхийд 10 сая явцаал байдаг санаж байна. Гэхдээ цөөхүүлээ мөртлөө ялангуяа Америкийн дэлхийн хөгжим урлагийн салбарт их том байр суурь эзэлдэг юм байна. Эргээд бодлоо. Одоо Кардашианы гэр бүл армян биз дээ. Кардашиан гэдэг одоо нэр нь бол дандаа Саркисян гэсэн шүү дээ. Шарлот Саркисян гэж байгаа бол Кардашиан гэдэг бас нэг том төлөөлөл. За миний яг армянуудын хамгийн том төлөөлөл мэдхэн System of Down гэдэг рок хамтлаг байдаг. За энэний Серж Танкян, Дарон Малакян гэдэг одоо энэ дуучтай гишүүдтэй энэ одоо хамтлаг бол армян хамтлаг. Тэр чигээрээ дөрүүлээ армян билээ. За дуулдаг дуун хүртэл армянуудын одоо эсрэг үлдсэн хүүс тэмдрэл, туркуудын хүүс тэмдрэлийн тухай эсрэг дуулсан тэр тухай ярьдаг. За ийм хамтлаг алдартай хамтлаг байдаг тий. Одоо лайон гол харж байгаа энэ зурган дээр хүүтэйгээ байна. Гэтэ одоо яг нөгөө Оскарын зураг гараад ирсэн. Энэ хувцалт нь бүр ингээд тухайн үед үнэхээр амар болж ирсэн юм лээ. Хэдүүлээ түрүү нөхөртөөгөө байхдаа шэр гэдэг эмэгтэй яг ямар хөө стил имижтэй байсан гэдэг зургуудыг зөндөө харсан шүү дээ. Тэнгүүд нөхрөөсөө салаад өөрийнхөө уран бүтээлийг дахиж хийгээд цоошин стил имижийг бүрдүүлээд Оскарын тайлбар дээр гарч ирэхдээ ийм гоё биетэйгээр, ийм гоё царай төрхтэйгээр, ийм шинэлэг стил имижтэйгээр гарч ирсэн баг. За тогс шиг л харагдаж шүү дээ. Харин тийм байгаас нэг тийм тогс гэхэд хар өнгөтэй. Тэгэхээр би болохоор магадгүй нэрвсч юм шиг нэг тийм үнэхээр хүчрхэг дүрдэрхийг харуулахыг хичээсэн юм болоо гэж бодсон шүү. Зя дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл илгийг авна. За 1997 оны 5 сарын 21 одоо үнэхээр ингээд итгэмээргүй тийм нийтлэл гарч исэн. За энэ нийтлэлтэй холбоотой араас өмнө ингээд зөндөө олон асуудлаас холбогдно. Ямар утгатай нийтлэл гарч исэн бэхээр Сьюзен Джонсон гэдэг бүсгүй. За би Франк Гифордтэй өнгөрсөн болцоо маань гэсэн нийтлэл гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Сьюзен Джонсон гэдэг хүн Франк Гифордтой унтсан тухайга одоо таблоид Globe гэдэг сэтгүүл дээр гаргаж ирсэн. За энэ тухай бүгдээр яагаад энэ тийм том сенсацтай байсан юм бэ? Тэгээд Франк Гифорд гэж юм, Сьюзен Джонсон гэж юм. За ер нь энэ өөрөө ийм хэмжээний одоо таблоид гэж яриа л да. Таблоид нийтлэлүүд байж болох уу гэд. Хүний санаанд оромгүй. Таблоид гэдэг бүгдээрээ мэдэх байх. Таблоид гэдэг бол одоо шар хөвлөл гэж бас хэлж болно. Хүмүүсийн оддын сенсац, папарац одоо яаж хийж байгаа ямар нэгэн сенсац одоо гаргаж одоо манайд одоо нөгөө жишээ ярих юм бол сорон сэтгүүл дээр ч амар юм гардаг лээ шүү дээ. За ингэдэг юм байна. Тэгэд Globe гэдэг бас таблоид төрлийн юм сэтгүүл. Globe гэдэг сэтгүүл одоо сенсац байхгүй шүү дээ. Хүн бол өдөр болгон л нэг сенсац энэ тэгсэн бэл тэр тэгсэн бэл монголчууд байдаггүй юм хаа. Тэгээд ерөн зөвөр ингээд сенсац байхгүй үед өөрөөсөө сенсац үйлдвэрлэж болдгийг харуулсан байгаа юм. Энэ одоо нийтлэл дээр яасан мэхээр. За эхлээд Франк Гифордын тухай бүгдээр яриа л да. Франк Гифорд гэдэг бол Америк нэгдсэн улсын маш алдартай Америкийн хөл бөмбөгийн тамирчин. За энэ одоо 12 удаалийн турш Нью-Йорк Giants гэдэг том багт тоглож исэн 8 удаа
Pro Bowl сонгогдож исэн ийм NFL гэж ярьдаг л да. Америкийн хөлбөмбөгийн лигийн алдартай тийм том тамирчин 1956 онд хамгийн үн цэнтэй тоглогчоор шалгаж исэн буюу ер нь бол яг тэр салбарт бол домог тийм тамирчин байна. Энэ тамирчин болоо зогсоогүй. Тэр яасан бэ гэхээр ABC Monday Night Football гэдэг ийм нэвтрүүлгийн хөтлөгчөөр болсон. Хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. За ингээд маш их алдартай болсон. Олонний танил яалтчгүй супер тухайн үед олонний танил ийм хүмүүс өрсөн 27 жилийн турш энэ хөтлөгчөөр ажилласан байлээ. За энэ одоо Франк Гифорд яагаад бас клубын анхаарлыг татгалсан шалтгаан нь Кэти Ли гэдэг ийм бүсгүүдийг гэрэлсэн 1986 онд. За ингээд 1986 онд Кэти Ли гэдэг бол өөрөө бас супер хөтлөгч, супер од карьертэй хүн. За тэгээд Кэти Ли болон Франк Гифорд хоёр хоорондоо гэрлэлээ. Энэ хоёр гурван хүүхэдтэй тэгээд ийм гоё гэр бүлийн жишгийг харуулдаг хүмүүс юм байна. За ингэж гэр бүл ингэж л амьдрах хэрэгтэй. Ийм л гоё гэдэг. Ийм амжилттай байж болох юм байна. Ийм амжилттай байж болно. Гэр бүлээ чухалчилдаг гэд ингээд одоо хүмүүсийн анхаарлыг их татдаг. Тэгээд үлгэр жишээ гэр бүл гэж болж исэн. За энийг нь клуб гэдэг сэтгүүл анилсан. Яасан бэ гэхээр 1993 онд энэ Франк Гифорд онгоцоор нисэж байхдаа нэгэн бүсгүүтэй нэлийн сэтгэнсэн юм байна. За түүний нэрийг бол Сьюзен Джонсон. Сьюзен Джонсон бол ийм онгоцны үйлчлэгч гэж ярьдаг шүү дээ. Онгоцны үйлчлэгч стюардесс гэж ярьдаг. Тухайн үед 93 онд одоо Франк Гифордтай Гифордод үйлчилж байхдаа л жоохон маслсан юм байл да. Нүд мүдээ ирмэл яасан. Тэгээд энэ хоёр хоорондоо уцаа солилцсон юм байна. За. Уцаа солилцаад танилцаад 4 жилийн турш ингээ харилцсан. 4 жилийн турш нэгнтэй уулзаагүй. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Зүгээр л ер нь хаяа уцаар ярьдаг зүгээр ингээл нэг мессеж хүмүүс. За тэгсэн чинь Сьюзен Джонсон гэдэг энэ бүсгүй нэг олонний танил биш хинч мэдгүй юм бүсгүй шүү дээ. За энэ бүсгүйг Франк Гифорд гэдэг өөрийгөө их л тийм мундаг сайн аав, сайн нөхөр гэж харуулдаг энэ хүнтэй холбоотой юм гэдгийг глоб болоод мэдчихэж. Одоо нөгөө Сенсац. Яасан бэ гэхээр хожимо энэ илэрсэн байдаг. Сьюзен Джонсонд 75,000-аас 125,000 доллар амлаад Гифордтай унт. Гэсэн тийм даалгавар өгчсэн. За ингээд Гифордыг толгойг нэлээд эргүүлээд 1997 оны 5 сарын 1-нд 4 сарын 30-нд ингээд 2-3 удаа Сьюзен Джонсон урьсан байгаа. Өөрхөө байгаа буудалтай. Тэгэд Нью-Йоркийн Манхэттенд байдаг буудалд ураад тэгсэн чи тэр өрөөнд дотор нь бөөн бичлэг хийдэг төхөөрөмжүүд, яригийн камерын бичдэг төхөөрөмжүүд байсан. За ингээд мэдээж хэрэг олон хавар нэгэндээ гэдэг шиг Франк Гифорд одоо Сьюзен Джонсонд итгээд тэр өдөр очсон байдаг. За ингээд ямар муухай юм бэ те. Үгүй харин бүр ингээд санаанд оромгүй. Харин хүнийг ингэж муухай юм руу оруулах. Энд ч одоо сенсац байхгүй болохоор сүүлдээ сенсац өөртөө үйлдвэрлэж штэ ингээд мөнгө төлж. Тэр чинь $100,000 ойролцоог $100,000 ингээд тухайн $100,000 сенсацыг худалдаж авч ийн гэсэн. Сенсац худалдаж байгаа. За тэгээд Сьюзен Джонсонд ингээд мөнгө өгснөөр 5 сарын 20-нд энэ нийтлэл нь одоо сэтгүүлэн клуб сэтгүүл дээр гарцсан. Тэгээд ерөөсөл ингээд дэлбэрсэн. Олон асуудлыг дагуулж байгаа юм л да энэ асуудал. Ер нь ингээд ясвартхууны хувьд ингэн зөв юм уу болж байгаа юм уу гэд. Яаж хүмүүс энийг одоо клуб Сьюзен Джонсон мөнгө өгснгийг нь олж мэдсэн бэхээр өршөлтөгч байгууллагууд нь та нар ингэсэн байна гэд илчлээд нийтлэл гаргасан. За одоо ингээл ер нь энэтэй холбоотой анхаарлын төвд бол нэг үе байсан. За таблоид сэтгүүлүүд арай дэндүү юм а гэд одоо хүмүүс хэл амаараа. Тийм муухай л шүү дээ тий. За тэгээд яасан бэхээр Сьюзен Джонсон хожимо бүр ингээд нэрт гараад Playboy нүүрэн дээр гарсан. Манай найруулагч одоо сая зураг өгсөн. Playboy-д зураг гарсан байна. Би тэгээд энэ зураг ингээд гарсан байхаар анханасаа угаасаа ийм нөө Playboy юу байсан юм болов уу гэж загвар өмсөж байсан юм болов уу гэж бодлоо. Зөвөр энэ хүртэл бол одоо Сьюзен Джонсон гэдэг хүн зөвөр онгоцны үйлчлэгч байсан. За тэгээд энэ одоо сэтгүүл дээр глоб сэтгүүлийн нүүрэн дээр гараад би Франк Гифордтай ингээд янаг амрын харьцаатай гэснээс хойш од болоод за тэр жилийнхээ одоо хамгийн халуухан бүсгүй гэхөө Playboy-ийн одоо сэтгүүлийн нүрийг чимээ анхаарал татсан юм биш үү дээ. Анхаарлыг татаад ийм байдалд өргөсөн. За тэгээд мэдээж хэрэг энэ одоо үйл явдал нь түүний гэр бүлийн харилцаад нөлөөснөг бол нөлөөсөн маш хүнд хэцүү байсан гэсэн. Гэхдээ эхнэр нь бол уучлсан юм байлээ. За одоо энэ би нөхөртөө итгэдгээ гэдэг. Тэгээд ямар ч байсан эргүүлж яхад нэлээд тийм одоо сайн нөхөр гэдэг имижтэй хэсэн Франк Гифорд ингээд үгүй тийм биш. Унгагаа хийсэн тийм үйл явдлаас тэрний төлөө бүр мөнгө төлж хүн хөлсөж бас хийж явуулдаг гэдэг. За энэ бол одоо орчин цагийн сэтгүүл зүүн бас
маш сонин одоо хаашаа явж байгааг илэрхийлсэн тийм үйл явдал болж дэлхийн түүхэнд бичигдэж үлдсэн юм байна. Муухай юм дээ. За хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлнэ. Хосборны ховржор нефрис. За энэ бүтээгдэхүүн ийм байгаа. Дотроо ингээд 10 шигтэй капслаараа 10 шигтэй байдаг гэдэг чинь та хайрцгаар авах юм бол 100 шигийг аавна. Тэгээд энэ 100 шигийг өөрийнхөө юунд эмчээс сууж байгаа зөвлөгөө авч агаад тэгээд ер нь шинж тэмдэгтээ тааруулаад өдрийн 2-оор байна уу эсвэл өдрийн 2-оор 2 удаа 4-оор байна уу гэд ингээд тааруулаад курсээр ууж хэрэглэх юм билээ. За тэгэхээр энэ нефрис гэдэг бүтээгдэхүүн болохоор яагаад жургуу олгогдож байгаа юм гэхээр энэний найрлаганд нь 3 төрлийн ургамлын бодис байгаа. Ургамлын найрлагатай учраас нефрис жургуу олгогддог байна. За нефрис бөөр өвдөж байгааг та хэрхэн мэдэх вэ гэхээр за хэрвээ та амархан ядар цуйлтаад байвал ер нь ойроор унтлаач нойроо хангалттай авч чадахгүй байвал за хамгийн гол нь шээсээ сайн ажиглах хэрэгтэй гэдэг юм байлаа. Шээс тань юм хөөсрөөд байвал бас уураг алдаж байна гэдгийг хэлдэг нь за ер нь жоохон болингортой харагдвал шээсний өнгө ямар нэгэн байдлаар өөрчлөгдвөл ерөөсөө бөөр асуудалтай байна гэсэн үг. Тийм шүү дээ. Тэгээ ер нь бол тэр нөгөө нэг унтаж амарсан ч гэсэндээ унтаж амарсан юм шиг санагдахгүй. Тэгээ ингээд ядраад ингээд ямар ч ирч хүчгүй байгаад байгаа бол бараг ихний шинж тэмдэг шүү. Энэ айгүй хэцүү юм байлээ. Тэгээд ингээд урт хугацаанд хүний нөгөө нэг хүн хоорондын харилцаанд ч нөлөөлөөд, ажлын байр байдал бүтээмжт ч нөлөөлөөд, амьдралын нөгөө нэг чанар гэж ярьдаг шүү дээ. Амьдралын чанарт энэ бол айгүй мохоо сөргөөр нөлөөлнө. За тэгэхээр нефрис гэдэг юмын хувьд бол Монгол улсад хамгийн анхны ургамлын гаралтай бөөрийн юм гэж хэлэхэд бол буруудахгүй. Яагаад тэгэхээр одоо 25-аас 26 жил болж байгаа доктортой үйл ажиллагаа явуулаад хүмүүс ер нь бол бөөрн өвдөх хүмүүс курсээр нь хэрэглээд аль эзэний танил болчихсон. Тэгээд эмчнэрийн хувьд ч гэсэндээ хаалгаанд ороод гарсан хүмүүст нөгөө дахилтаас сэргийлэх байдлаар нефрисийг зөвлөд юм байлээ. За тэгэхээр бид нар нефрисийг жургуу олгож байгаа учраас бүх химийн сангаар худалдаж авч болно. Харин 100 наст гэдэг химийн санд бол гэрээтэй байдаг учраас арай жоохон хямдралтай үнээр худалдаалж хийж магадгүй гэсэн. 75 100 500 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. 75 100 500. За манай нэвтрүүлэгтээ хос буурны ховржор нефрис хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За энэ нэг сонсогч маань сайхан амтан байна уу гэдэг. Түрүүний Сьюзен Джонсныг хэлж байгаа юм шиг байна те. Хөрхөнч хөрх юм билээ. Гэтэ надад нэг тийм жоохон онцгой санагдаад энэ хоёулаа сэтгүүлнж тэр нөгөө юунж тэр энэ хүүхэнж тэр хүний сайхан мэс амьдрал руу яаж тэгж мэдгүй юм ухаа санагчлаа. Гэтэ сэтгүүл зүг бүр заримдаа ингээд үнэхээр сонь үйлдэлүүдийг хийх юм а тий. 20 дугаар зууны сүүлийн хагас бол тэр чигээрээ таблоид сэтгүүл зүү маялсан гэж хэлж болно. За би бол бүгдээрээ дэлхийд өнөөдрөөр бас нэг төрсэн алдартай сэтгүүл зүүн таблоид сэтгүүл зүүн үндэслэгч Fox News үндэслэгч Руперт Мурдокийн тухай ярьжсэн тийм. За Руперт Мурдок бол Австралиас гаралтай. Тэгэл Австрали болон Шинэ Зеландын энгийн уйдгартай яг аль биесны сэтгүүл сонингийн салбарыг зүгээр самарсан гэж хэлж болно. Зүгээр хүмүүс бол ер нь бол ийм одоо ховж гэх юм уу нэг одын амьдрал наан занд бол яалтчгүй л татагдтiin өөрөө ирэхгүй татагдтiin тэр ингээд хүний баг юутай холбоотой хөвсөлтэй холбоотой ч юм уу те ер нь даавартай холбоотой гэж хэлж болно. Эмэгтэй хүмүүс чинь ингээд нэг юм ярих хэрэгцээ энэ ингэсэн тэгсэн гэж штэ гээд ингээд хоорондоо ингээд нэг юм эмэгтэй өнж бай эрэгтэй эмэгтэй өнж бай те ярих хэрэгцээ бол байгаа. Тэгээд тэрэн дээрээс нэмээд ярих юмгүй болчих юм бол бүр ингээд нэг хүнлэнгийн юмыг татаж авчирж ягаад ярьдаг те ярмаар байдаг. Тэгээд энэ дээр нь л нөгөө нэг юм таблоид сэтгүүлүүд бүр үнэхээр уншигчгүй болсон үедээ ингэж нөгөө нэг захиалгаар гэдэг ч юм хууль хийсэн байл та. Тэгэхээр чи бүр хиймлэр хэрэг үүсгэн $100,000 төлөө за чи тэрнтэй ингэчээр тэгчээр гэж тэгэхээр ингэж болдгийг хараа үзүүлж штэ. Тийм. Гэтэ нэг талаараа одоо бид нар бас нөгөө нэг мэдээллийг нөгөө нэг яаж шүүх вэ гэдэг чи бас айгүй чухал болчих байгаа байхгүй тий. Энэ хүн өдийг хүртэл гэр бүлийн айгүй сайн эцэг гэр бүлийг сайн авч явж байгаа хүн байснаа гів гинт юм захиалгатайгаар юм үл болчихно гэдэг чинь бид нар бас мэдээлэлдээ цензуртэй л байх хэрэгтэй гэсэн үг. Юу аль уншиж байгаа мэдээлэл ийм уншаад хэрэггүй гэсэн гэж юу? Гүү. Ер нь тухайн хүнийг одоо ингээд одоо манайхан ч сошиал өгчөөд айгүй шүдэг болсон штэ. Яг үнэндээ энэ захиалгатай ингээд зүгээр явж байгаа тим хэрэгт өөрөө орсон хүн бол биш аахгүй. Гэтэл цаанаас нь ингээд мөнгө төлөөд ингээд тэрийг ингээд урагтаад ингэж ийн гэдэг чинь мэдгүй. Ер нь айл талдаа л бодлоохгүй л хэрэгтэй шүү дээ. дээ. Тэгж чадахгүй. Өргөдмөр санагдлаа чадна уу? Өргөдмөр санагдлаа гэсэн юм билүү. За дараагийн нэг хүнээд очих яриад хоёлын нэвтрүүлэг өндөрлөё тийм ээ. Джеймс Стюарт гэдэг энэ хүний талаар ярих юм.
Энэ бол гайхалтай жүжигчин хүн байсан юм билэ. 1908 оны 5 дугаар сарын 20-нд төрсэн. Тэгээд багасаа онгоцны загвар бүтээгээд төгөлдөр хуур тоглоод шууны дууг ингээд чагнадаг юм аюу хөөрхөн жаал байсан. Тэгээд 1930-ад онд Джеймс кино урлагт орж ирж ийн л та. Mr. Smith Goes to Washington гэдэг ийм кинонд 1939 онд маш ихтгэл үнэмшилтэй шудраг залуу ус төрчид дүрийг бүтээсэн юм билэ. Тэгээд энэ нь болохоор шууд нөгөө нэг Америкчуудын олонний анхаарлыг татсан гой дүрэж чадсан л та. Тэгээд дараа дүр нь үгүй энэ дүрээрээ тухайн жилийнхаа Оскарт нэр дэвссэн гэхдээ авч чадаагүй. Харин дараа жил нь Philadelphia түүх гэдэг ийм кинонд 1940 оны кинонд тоглоод энэ дүрээрээ дэвшингүүтээ шилдэг эрэхтэй гол дүрийн шагналыг хүртэж исэн ийм жүжигчин хүн. За түүнийг бид ямар киногоор сайн мэдгүй гэхээр It's a Wonderful Life гэдэг киногоор маш сайн мэднэ 1946 оны. Энэ бол үзэгчдийн зүрхэнд үлдсэн кино гэдэг юм байлээ. Тэгээ бүр Америкийн хамгийн их хайрлагдсан кино жүжигчин болгож өгсөн энэ кино түүнийг. За бүр ингээд шинэ жил болгоноор ингээд нэг уламжлалт гардаг кино гэдэг штэ тий. Одоо л бид нар сүүлийн үед нөгөө нэг гэртээ ганцаараа үздэг болсон гэл ингэдэг шиг тухайн үед 1940 50 60 70-аад оны үед бол энэ кино шинэ жил болгоноор гарч идэг юм алтартай кино байсан юм байлээ. Тэгээ 1941 онд Америкийн нэгдсэн улсын дайнд оролцсонгууд Джеймс Холливуудыг орхиод жинхэнэ байлдагч болсон. Америкийн нэгдсэн улсын нисэх хүчинд алба хааж, хушууж генерал цалтайгаар халагдсан байдаг. За тэгээд 20 гаруй байлдааны нислэгт оролцож олон медаль хүртсэн. За ингээд дайнаас буцаж ирчингүүтээ буцаад нөгөө юунд кино урлагтаа зүтгэж эхэлсэн. Мэдээж нөгөө өөрийн биеэр туршлагажаад ирсэн гэдэг чинь илүү сайн жүжиглэн гэсэн үг шүү дээ. Тийм учраас цэрэг дайны сэдвтэй кинонуудад маш сайн дүрүүдийг бүтээж исэн юм байлээ. Тэгээ өөрөө болохоор ингэсэн байдаг. Холливуудын тайзан дээрээс буугаад жинхэнэ амьдралын тайз руу орсон доо гэж амьдралынхаа энэ цаг үеийн тухай дурсан. Холливуд түүнийг хит даруухан, хит өөрийнхөөрөө хизээ шар хөвлөлт гардггүй, үдшилтэд бараг ордггүй, тоглож байгаа дүрээрээ биш үнэн төрхөөрөө хүмүүст хүрдэг гэж тодорхойлсон байл. Өөрөөр хэлэх юм бол нэг тийм хоёлоо босож үжигчдэг ярихдаа энэ хүн уг нь л ийм байсан. Гэтэ энэ дүрийг бүтээсэн гэж ярьдаг шүү дээ, тий. Гэтэ Джеймс Стюартийн хувьд болохоор өөрөө угаасаа тийм хүн. Тэгээд тэр дүрээ айгуу сайн кинонд шингээж өгдөг гэдгээрээ алтартай юм байна. Тэгэхээр жүжигчин биш юм шүү. Харин ер нь бол тийм үнэн өөрийнхөө байгаа дүрийг л айгуу сайн гаргадаг гэж тодорхойлж ирсэн байлээ. Тэгээ 1949 онд гэрлээд насан туршийнхаа хайр сэтгэлийг олоод хоёр хүүхдийн эцэг болоод 1927 онд 89 наснда насан эцэслэгтэн түүнийг Америкийн нүүр царай гэж нэрлэдэг байжээ. Ийм гайхалтай жүжигчин байдаг юм байна. Нөгөө арай жоохон өмнөх үеиг болохоор тийм сайн мэдгүй юм бэл. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэгтээ ар жанживлангийн анхны ундрагаас олсон Рашан хандгаатай жанживлан хамтран ажиллаа. За мөн хос бөөрийн ховржор нефрис хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа гүнэ.